Дэлхийд дээрх үндэстнүүдийн хооронд өрсөлдөөнөөс өөр зүйл байхгүй. Орчин үеийн өрсөлдөөн цэвэр оюуны салбарт л байна. Гэтэл өнөөгийн хөгжлийн гол хөтлөгч хүч нь номонд л хадгалагдж иржээ. Цаг хугацааны аяллаа бодит боломж дөд зам нь ном юм байна. Шинжлэх ухаан, түүх соёл, урлаг гээд бүх төрлийн үнэтэй мэдээлэл зөвхөн номонд л байх. Шилдэг бүтээл төрүн оюун санааны хийсвэр сэтгэлгээн хол харуулж тухайн цаг үеэ байлдан дагуулсан сууднуудын бүтээлүүдийг олж мэдхийг би хүснэ. Өнөө цагт бидний дунд гайхамшиг төлөв болсон номоор оюун санаагаа хөгжүүлж хөгжил дэвшинд өрөөлөн дуудагчд хаан байгаа бол тэднийг олж уулзъя. Ширин ном. Сайн бацхан үзэгчтэй энэ өдрийн мэндийг үзэгч та бүхэндээ хүргэе. Ширээний ном ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өдрийн нэвтрүүлгээр Орхон их сургуулийн захирал Ягааны Дашторж маань нэвтрүүлэгт өргөдөө оролцож байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа ярилцлагыг таны ажил төрлөөс эхлэе гэж би бодож байна. Тэгэхээр бас ажил төрөл ямар байна? Ер нь ойрд та юу амжуулж байна? Ерөнхийдөө бол ажил төрөл сайн байна. Монголд нөгөө системлэгнээс амны бэлэг гэдэг. Манай сургуулийн хувьд гэх юм бол бид нар одоо төгсөлтөө хийгээд манай сургууль маань 3 салбар сургуультай. 3 салбар сургуулийн маань 1 салбар сургууль маань төгсөлтөө хийчихсэн. Нөгөө 2 сургууль маань төгсөлтөө хийх гээд бас эд ажил бужигнаад улсын шалгалтууд яваад байж энэ. Яг хоо би бас сургуулийн хажуугаар нөгөө өөрийнхөө мэрэгчлэр би санхүүгийн төлөө мэрэгчлээ. Тэгээд өмнө нь бас хөрөнгөний зах зээлээр тодорхой хэмжээнд ажиллаж байсан. Тэр бид нар хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг бас нэг жижигхэн үйл ажиллагаа явуулдаг. Тэдний маань ажил сүүлийн үед манай бас эдийн засаг маань нэг хэсэг нэлээд унттай байлаа. Одоо нэлээд гайгүй болох шинжтэй бас тэн дээр маань ажил нэлээд өндарч байна. Ер нь таны хүүхэд нас хэрхэн яаж өнгөрөв? Ер нь хүүхэд насны чи үе, одоо үе хоёр ер нь нийгэм хэрхэн яаж өөрчлөгдсөн гэж та хардаг вэ? За миний хүүхэд нас ихлээр одоо яг шилжилтийн үетэй дайрцсан юм байна. Би 89 онд 1-р ангид орж исэн. Дөнгөж 1-р ангид ороход нөгөө коммунизм, социализмын үе маань байхгүй болоод дуусаад нөгөө шилжилтийн үе дээр байсан болохоор ер нь их сонирхолтой. Бид нар аль нийгмийн хамгийн сайныг нь бий болуулаад чарсан бас азтай гэж боддгийг. Таны намтар түүхийг юу н харж байхад ахлах сургуулиас л Америк нэгдсэн улсуудтай суралцаж эхэлсэн байсан л та. Тэгэхээр бол хэдэн оноос ер нь Америк нэгдсэн улсад очиж амьдрах болов ер нь суралцах дунд сургуулиас та Америк нэгдсэн улсад төгссөн байсан. За би яг ер нь бол 97 онд би 10 жилийн 11-р сургуульд сурч байгаад 8-р анги төгсөөд Америкт сурах надад боломж олцсон. Нөгөө сонгон шалралтанд ороод за тэгэл аав ээжигээ бодвол солилцооны үеийн явах гэж ингээд шалгалтанд нөө английн шалгалт байсан тоххой. Тэгээд бас тодорхой хэмжээний яг ерөнхий эрдэнэ хичээлүүд математик хичээлийн хичээлүүдийн шалгалт байсан. Тэгээд явсараа шалгалтанд нь тэнцсэн дээ. Тэгээд 16 настайд Америк явж илаа. Анх удаа гэрээсээ хол явж байгаа нь бакалаврын зэргийн сургалтаа бас тэнцэж төгссөн байгаа. Гэхдээ бакалаврын зэргийн сургалт маань эхний 2 жилээ би Австралид сүүлийн 2 жилээ Америк руу кредитээр шилжүүлж сурсан байгаа. Санхүүгийн чиглэлээр та суралцсан гэж байна шүү дээ. Тэгэхээр нөгөө санхүүгийн зах зээл маань дотроо одоо мөнгөний зах зээл, хөрөнгөний зах зээл гэ хоёр хуваагдчихад байгаа шүү дээ. Манайд бол илүү нөгөө нэг 90% мөнгөний зах зээл нь хоёрчоод 10% нь хөрөнгөний зах зээл нэг босгоод байгаа юм шиг, сэрэх гээд байгаа юм шиг, амилах гээд байгаа юм шиг ингээд энэ хоёрын тэнцвэр алдагдсны улмаас л энд одоо нийгэмд сөрөг үр дагавар их байна гэж тэнцвэрч бас яриад байгаа. Хөрөнгөний зах зээл одоо юу гэдгийг одоо үн цаасны хэсэг маань болонгууд ер нь одоо хөгжих шатанд явж байна. Та бас мэдж байгаа нэг манай хөрөнгөний бирж маань дэлхийн хамгийн жижиг хөрөнгөний бирж гэдэг. Манай хөрөнгөний бирж тэр хүмүүс хувьцаа худалдаж авах юм бол авахд хэцүү, зарахад хэцүү. Liquidity буюу зах зээл үүсгэхэд айгүй хэцүүтэй байдаг. Яагаад гэвэл цөөхөн тоглогчтой, цөөхөн оролцогчтой, цөөхөн компанитай. Компаниуд маань бас хууль дүрмийнхаа дагуу ил тод байх нь бас эргэлзээтэй байдаг. Тэгэхээр бид нар энийг цааш хөгжүүлэхийн тулд нэгдүгээрт том хэмжээний IPO, том хэмжээний тоглогчдыг тэр зах зээл рүү оруулах хэрэгтэй. Буцаагаад хөрөнгө оруулагчдад оруулах хэрэгтэй. Дээр тэдрийг оруулахын тулд дахиад бид нар хууль зүйн орчин айгүй ойлгомжтой. Улс төрийн орчмын тогтвортой байх хэрэгтэй. Ер нь таны үеийнхэн гэх юм уу бидний үеийнхэн ер нь Орос школтой гэж ярьдаг тийм ээ. Тэгээ Орос, Америк школ хоёрын юугаар ялгаатай? Орос школтой биш анхны үе юм болоо гэж бодоод байгаа шүү дээ. Бидний нөгөө 10 жилд ороход чинь
картын барааны үе хийсэн тийм ээ. Тэгээд бүх Орос цэргүүд бутсан, Оросын бүх юмнууд зөвлөсөө дээр нэг СССР-ийн бүх юмнууд байхгүй болж ирсэн. Тэгээд 10 жилийн сургуульд маань ч гэсэн би 11 дээр сургууль зорч байсан. Тэгэхээр 11 дээр сургууль маань болохоор тоо физикийн гүнзгийрсэн сургуультай. Бусад хэл, Орос хэлэн дээр арай тийм бага анхаарал хандуулдаг байсан. Тэгэхээр Орос хэл бол би яг хөө бидний үеийнхэн бүгд оор те гэл савгаа зэхээс эхлүүлээд Орос юмнууд ойрхон байсан ч гэсэн яг Орос школоос бол нэг тийм бас өмнөх үеийн шиг ойрхон байгаагүй. Гэхдээ Америкт маань илүү бас хүнд боломжийг Америкч өөрсдөө land of opportunity буюу боломжийн орн шүү дээ. Хэрвээ өөр ажиллаж чадах юм бол хүсэх юм бол боломж нь байдаг. Хүсээгүй байх юм бол өвдөөс ямар ч юу боломж өөрөө гаргаж чадах хүн өөрөө л боломж гаргадаг газар.